Ойр жоохон камерын орд гараг үзэж жоохон сандарсан. Хэд хоног алдчихж жоохон сандраад байна. За. За сайн бацхан уу ойр дуулцсангүй. Тэгээд ямар ч тач 30 өдөрт 10 саяын челленж маань 11, 12, 13 дахь дугаар яг одоо эхэлж байна. Яагаад ингэж 3 дугаарыг нэг зэрэг хийж байгаа вэ гэхээр өмнөх алдсан хоногудад нөхөд нааш нь татаад ингээ 3 өдрийн бичлэгээ шууд ингээ та бүхэндээ хүргэж байгаа шүү. Тэгэхээр нэг дүнгээ гаргаад эхлэх юм манайхаа. Хамгийн сүүлийн орлого маань болохоор 2,223 мянга болсон байсан. А буурал даргамын маань өгсөн 150 мянган төгрөгөө нэмээд 2,373 мянган төгрөгийн орлоготой байгаа. Тэгээд өмнөх бичлэгээрээ бас 21 жилийн дараа гадаадаас ирсэн их чихээ бичлэгийг хийж өгсөн гэдсэн шүү дээ. Тэрний маань бас мөнгө орж ирсэн. Тэр нь ингээд 2,373 мянга дээр нэмдэг нь 200 мянган төгрөг болж ирсэн. Айн төгсөл маань 2,573 мянган төгрөгтэй болсон байна. Баяр хүргэе. За ингээ үргэлжлүүлээд дуусаагүй. Мөн найзынхаа нэг гоё та бүхэн нэг эмэгтэй байсан бол би өмсмөр байдаг гэсэн юм байсан шүү дээ. Нэг сурчилсан рил хийж өгсөн шүү дээ. Тэрний бас мөнгө орж ирсэн. Тэрний мөнгө гэж найзаас маань надад 400 мянган төгрөг орж ирсэн. 400 мянга шүү. Уг найзтай бол үнгүүл хийж өгмөр байгаа. Бүхий л зүйлийг надад маш том тос хүргэсэн найз маань баггүй. Тэгээд ер нь бол үнгүү хийж өгмөрсөн. Гэхдээ орлогоо тийм байж болохгүй. Найз нь ингээд орлогыг өгнөө гэд 400k хийсэн байгаа шүү. За тэгээд 2,973 мянга. Надад нэг 2 удаа донешн ирсэн шүү дээ. Айгу сайхан сэтгэлт хүмүүсийн донешн надад ирсэн байгаа. Нэг эхний удаа нэг хүн 10 мянган төгрөг шилжүүлсэн. Дараагийн удаа нэг надад 15 мянган төгрөг шилжүүлсэн. Тэрийгээ бас нэмэх ёстой. Тэгэхээр 2,998 мянган төгрөг олсон байх шүү манайхаа. Дараагийн өдөр би их чихээ 10 жилийнхнийх нь уулзалтынх нь бичлэгийг хийж өгсөн. За нэгэн дэвэл доор гэдэг шиг нэг сургуулийн сургуульд нэг сургуулийн бослыг хамтдаа давалцсан. Надаас төрүүлээд авсан ах эгч нарынхаа ингээд бичлэгийг өнөөдөр хийж өглөө. Тэгээ гадаа бороо хурдгширсэн ховтын бороо гэдэг шиг юм гоё өдөр ингээд ангийнхныхаа уулзалтыг хийж байгаа. Нийт 2011 онд төгссөн 11-ийн А ангийн хамт олон доо. Тэгээд баяр хүргэе. Тэгээд цаашдаа улам илүү олуулаа судлаж гоё дурсамжийг бүтээх баха гэдэг тийм сайхан яриануудыг ер нь бол авлаа. За тэгээд миний ажил дуслаа. Ингээд энэчнээс би бослоо. Баярлалаа байна. Тэр бичлэгийг хийгээд одоо яг монтажны үйл ажиллагаан дээр явагдаж байгаа. Тэр бичлэгийг хийж өгөхдөө би эгч маань надад 500 мянган төгрөг өгсөн. Эгчтэй баярлалаа. Эгчийн ангийнханд баярлалаа. За тэгээд 500 мянган төгрөгийн орлоготой миний челленжийг дэмжиж бас өөрсдийнхөө гоё дурсамжид бичлэгийг хийлгэсэн байгаа. Тэгээд 3,498 мянган төгрөг. 3,500 бараг л төгөх гэж байгаа зарж байна манайхан. За ингээд эхний 13 дугаарт одоо яг тал хувьд нь бараг л төгөж байгаа. Тэгэхдээ эхний 13 дугаарт 3,498 мянган төгрөг. За бараг л 3,500 мянган төгрөг цугласан байна. За өөртөө би нэг 2 мянган төгрөг ингээ өөрөөсөө гаргаад орлого дээр нэмчих. Тэгээд 3,500 мянган төгрөгийн орлоготой болсон байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Ажил олгосон энэ хүртэл ажил олгож надаар ажил хийлгэсэн бүх хүмүүстээ баярлалаа. Надад бол маш гоё байна. Тэгээд тэрний дараачийн өдөр бас эмээтэйгээ хамт нэг өдөр эмээтэй бүтэн зориулсан. Эмээ маань нэг баярт явсан. Баяр наадамд явсан. Ханган яриа өгнө. Чи ханаас гараад ирчихв. Энийг бариад энийг яриа өгнө. Баярын сайхан өдөр. Баярлалаа баясаа сууж байна. Юу хэрэгтэй байна? Юу асууж байна? Өөрт төрсэн сэтгэлээ. Яг сайхан байна. Хаяа батат хайртай жоохон тийм хэрэг. Эмээгээс юу гэж мөнгө авах уу? Хамгийн гол нь эмээ маань надад бол бүхий л зүйлээ зориулж өгсөн байхад эмээгээс би бол авч зөрөглөхгүй хэдийн мөнгөний төлөө явж байгаа ч гэсэн бас зураг сэтгэлтэй болохгүй шүү дээ гэж одоо бас. Гэхдээ ер нь манай нэг найз маань хэлсэн л дээ. Чи андаа ингээд бичлэгнүүдийг чи ер нь үзлээ. Тэгээ чи мөнгөний төлөө чи одоо нэгэнт ингэж зах зээлд Монголын зах зээлд ингээд 10 сая төгрөг олох боломжтой юу гэдгийг чинь хүмүүс харах гээд байгаа. Тийм болохоор чи өлсгөлэн чон шиг мөнгөний төлөө ингээд бүр ингээд өлсгөлэн чон шиг бай гэсэн л дээ. Гэхдээ одоо одохгүй яг үлдсэн хэд хоногтой өлсгөлэн чон шиг байхгүй бол угаасаа 10 сая хүрэх хаач байсан юм байна. Тэгээд энэ хугацаанд одоо үлдсэн хугацаанд бас одоо ингээд баяр наадмын амралт
болцсон болохоор ажлын байр бас ингээ хомс байх бах. Гэхдээ надад нэг санаа төрсөн манайхаа. Одоо энэ бичлэгийг ингээд хүргэж байгаа шалтгаан маань юу гэхээр яг одоо удахгүй наадам болох гэж байгаа. Тэгэхээр би наадмаар яаж мөнгө олох вэ гэдэг маш тийм гоё арга бодож олсон. Тэр нь юу вэ гэхээр манайхаа наадмаар сайхан явчих шүү дээ. Наадмаар би хуушуур юм уу? Хуушуур зарж болж, тоглоом тоглуулж болж байна. Эсвэл мөстөг кола аваарай гэдээ явдаг шүү дээ, тэ. Тэгээд ямар ч тач олсон орлогоосоо тодорхой хэмжээний ингээд мөнгө татаад бизнес хийх гэж байгаа, эргэлдүүлэх гэж байгаа мөнгөө хамгийн эхлээд төрсөн нутгийнхаа наадам дээр явж очих гэж байгаа. Хан хинтийн нутаг Чингис хотоос хотын 8-9-нд болох наадамд би очиж бизнес ин шүү манайхаа. Намайг дэмжээрэй. Манай нутгийн зам олон байна. Бүр гойч шүү. Надад хөрөнгө оруулалт хийгээрэй. Миний ямар ч хамаагүй бизнес юм. Миний бизнест хөрөнгө оруулалт хийгээрэй гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ гойж байна. Тэгэхээр нутагтаа уулзъя. Одоо явахаас өмнө бас нэг ажил хийж магадгүй. Тэгээд ямар ч тач иймэрхүү байгаа шүү. Ямар ч тач энэ 3 дугаараа нэг дор базаад ингээ хэлээ. 14 дахь дугаар нь маш сонирхолтой эхлүүлэх болно. Тэ. Тэ удаан уулзаагүй дуучлаарай. Ямар ч тач би ингээд бас өөрийн гэсэн жоохон ажил байгаад байсан. Тэднүүсийгээ зохицуулсан. Үргэлжлүүлээд та бүхэн маань намайг дэмжиж байгаарай. Лайк, шеэр, комент харамгүй хайрлаад байгаарай. За та удахгүй нэг бизнес хийгээд та бүхэнтэйгээ уулзъя да. Баярлалаа. Монгол наадам ихэд